Эхнэрээ 7 дугаар ангиас нь ахуулаад тэгээ үсгэж эхлээд 4-5 жил үерхэл тэгэл авсан да. Эрт найрсан тал. Эрт найрсан толтаад оюут болгоог авсан да. Тийм ээ те. Таримагийн ба. За тэгэл янз та замд таана гэж юу аах хаяа таачлаа. Тэг гадарлаа. Болсон дөрч байна. Одоо ер нь ховорхон штэ. Субатцагийн сайтын сурвалжлагыг Арангаа аймгийн Өндөрлөн сумын бэлхэг буюу аймгийн аварга малчин мөх хоёрын хот айлаас ээлжит нэвтрүүлгээ хүргэж байна. Тэгээд үзэгч та бүхнийг аймгийн аварга малчин мөх хоёр болон отхон хүү бомбар нартайгаа та бүхнийг уулзаж байна. За тэгээд өнтөө сайхан өвлжиж байна уу? За энэ жил сайхан үйл болж байна. Өнтөө сайхан өвлжиж байна. Зас байхгүй. Их сайхан бараан жил болж байна. Харин тас багтаа их сайхан дулаахан болж байна. Тэгээд бас яг урин хавруудахгүй айлчилж ирэх шүү дээ тий. За одоо нэг сар хүрэхгүй тэгэл өөрөө авар ирж түл молоо хүлээж авч хэж юм да. За мөх хоёрын хувьд одоо удам дагсан малчин гэж сонсч байсан. Тэгэхээр эцэг эхээсээ хідүүлээ хэдэн хүүхэд нь одоо яг ингээд удам дагсан малчин болоод малаж хог маллаад малчны амьдралыг сонгоод амьдарч байнаас өөргөө танилцуулбал тий. За манайх зургуул айлын би 6 дахь хүүхэд, дээр 2 ах, 3 эгчтэй. Би тэгээд аавынхаа малч ухааныг өвлөөд 2008 онд хөдөө гараад мал малж байна да. Таны аав улсын аварга малчин гэж сонссон. Манай аав насаараа мал малсан. 8 дугаар ангиа төгсөн мал маллаад 22 онд улсын аварга малч болсон. Одоогоос 4 жилийн өмнө. Тий, 4 жилийн өмнө болсон. Мөхөрийн хувьд чи 23 онд аймгийн аваргыг сонссон. Зүг үү? Би андуураг бол би 23 онд авсан. аймгийн аварга малч. Тий. 17 онд мянгат малч авсан. 2010. 17 онд. За тэгэхээр мөх хоёр маань одоо гэр бүлээ бас танилцуулъя. Эхнэр хідүүгттэйгээ бас амьдарч байна. Ямар ч яс нэг юм хөөрхөн хүүл төрөнөөс шаавыгаа дагаагүйгээд ах шиг байна. За би 2012 онд гэр бүл болсон. Цин дэшийн дайрмаа гэдэг. Манай гэр бүлийн үнийг тэгтээ. Манай хаан бүл тавуулаа. Манай том хүүг пүрөөчрэгдэг. Дундаа охинтой. Тэгээд энэ бомбург байгаа. Энэ бомбур гээ хотгоогээрээ бомбур брэнд гэдэг нэг брэнд байгуулсан байгаа. Үзэж та бүхнийгээс аймгийн аварга малчин мөх хоёр болон түүний гэргээ дарийн манартайгаа уулзалж байна. За сайхан үлсэж гэлж байна уу? Өвлжөө тавлаг сайхан байна энэ жил. Тавтаа сайхан. Тийм. За танай гэр бүлийн хувьд нөгөө 100 манай сайтаа хамт олон бас ирэхэд яг гоё өргөд цагаан гэртээ голын иргэдэр байсан санагдчихэв тий. Бит хоёрыг чи яг ингээд хөдөө хараад амьдраад эхэлж байгаа. Бит хоёр л хамгийн залуур хамгийн бага нь. Хамгийн жоохон л байдаг байлаа шүү дээ. Одоо бол бас нэг үе бодохноо бол хөдөө бол залуу малчд бол байна өө. Үйл дахиад зочлоход өвлдөөс нэг юм сайхан дулаахан хөдөөдөө бас үлгэр жишээ амьдарч болохыг одоо боддоор нь харуулж байгаа залуу гэрүүлэн мө гэж харж байна. Байшингаа нь хизээ барьсан энэ түүхээс эхлэв. Байшингаа 2021 онд л барьсан баг да. Андаа нөгөөдөг өвөл зүүн хавар айлчуулралд гэрээ нүүлгээд байхгүй яг өвлдөө үл шууд ирээд байшинд орчд юм ба шүү дээ. Тий, өвлдөө 11 сар гээл өвлжөөгөөрөө шууд ирээд авчдгийг. Тэгээ хавар нэг 3 сар гээ мал төлөх үеэр гэрээ бариад хаваржаанд авчдгийг. Байшингаа бариад манайх чи 2 жил барьчаад 2 жил байшиндаа үлдчих чадаагүй. Нөцөд болоод цаг гатад юу 2 жил оторт яваад. Тэгээ байшиндаа нэг хизээ байж үсэх юм бол 7 ухааны юм бодож ирсэн шүү дээ тэр үн шүү дээ.
Ороод ирэнгүүт хамгийн их анхаарал татж байгаа зүйлүүд одоо тэнд харагдаж байгаа. Танай гэр бүлийн шагналууд юм уу гэж харлаа их чинь шилдэг сайлчин, шилдэг үйлдвэрлэгч, аймгийн аварга малчин гэдэг шагналууд ах шиг байна. Ер нь одоо залуу гэр бүлийн маань хувьд одоо тооёрын хувьд гэр бүл болсноос хойш ямар шагналуудыг эзэн болж ив. За тэр тусмаа бас сумынхаа нөгөө сар шинэ болохоор ч нөгөө шилдэг хос мартан чинь яг зуныхаа дэлгэр цагтаа наадамнаараа болтдог байхгүй юу? Тий. Битэрийг хамгийн анх манай сумын 90 жил болоод тэгээ 90 жилээр хамгийн анхны тийм хос мортон гэдэг тэмцээн анх болж илаа. Тэгээ тэрэнд нь битээр ороод манай сумын нэг ах 2 ороод тэр тэмцээнд анх эхэлж яхад 2 хүн ордог байсан. Тэрээс ингээл 2 гэр бүл орж байгаа байхгүй юу? Одоо л юу 20 30 л ордог болсон. Тий. Тэгэхээр сумда залуучдын дунд эргээр нөлөөлж чадсан гэр бүл шүү дээ. Зөв. Хаанхлаад орох нь 2 гэр бүлээс. Тэгээ одоо ер нь залуучууд маань морин дуртай болсон бүгд ер нь тэр хос сайхан мордон, сайхан морь зор хэрэглэлээ. Ер нь мориндоо эргээ орж байна. Эргээд яг нэг үе бол одоо яг нөгөө морь унахаасаа илүү мотоцикл машин гэдэг зүйлийг илүүд үзээд эхэлсэн юм бол сүүлийн жилүүдэд залуучууд маань яг буцаа сайхан морио сайхан унж гин, малаа малж гин. За шинээр бас хөдөө гарч амьдрий гэдэг сэтгэлгээтэй залуучууд бий болж байна. Ингэхэд бас яг энэ орон нутгад сайхан амьдарч байгаа залуу малчид бас эрг нөлөө үзүүлж байгаа юм болоо гэж хэлж байгаа нь бодож байна. Ямар шагналууд түүжсэн шагналуудын хандаад. Тэр чинь 2017 онд сумын мянгат малчин болоод 19 онд болохоор би нөгөө багийнхаа шилдэг үйлдвэрлэгч гээд цаад ирээ үйлдвэрлэгч болж исэн. Тэгээд тэрнээс хойш бол яг сайхан амжилтуудаа ахиулаад яваалах. Амжилтуудаа ахиулаа. Энэ жил оны босгон дээр багийнхаа шилдэг сайлчмалсан. Шилдэг сайлчмалсан. Тийм шилдэг сайлчмалсан. Аймгийн аварга 23 онд очсон гэсэн. Тэгсэн. Зудны жил битэр чинь нэг донгой баг руугаа нэг чулуун тамиргээ дахын дээрээ отор игээд очицээсэн. Ахта малаан цагчаал урд өдөр нэрээл байшин дээрэл галж ончоол маргааш шагнал авчил иргэл явжсэн да. Мал харах ухаанасаа овалцаач одоо зуны агам халуун өвлийн тэсгэн мөтөнд бас мал маллаж өдөө залуудаа бас аймгийн аварга малчин болно гэдэг бол маш одоо ухаантай л малчин байна да. Мал болох яг үдээ тэгээд зуны сайхан дэлгэр цагт тарга хүчин сайхан авалчаад өвлөн зах засаар бол хотор нүүдэлд яваад тэгэл малаа таргаар болчвол энэ мал гайгүй дээ. Хэцүү үйл одоо өнгөрсөн өвлүүд төр нь аль хэдэн оны ямар үйл юм яах хүнд байв. 22 онд жоохон чангад байсан. Би бор ус руу явж хотор хийж үйлчижээдсэн гайгүй үлдсэн. 23 онд их чанга байсан. Донгоо улаан чулуу гэдэг газар очиж хотор хийж чад үнтэй сайхан үлчижээд ирсэн. Яг л одоо нүдгүү шуурж яхад цасан шуурга болж байгаад малчт маань тэгэл малаа хариулаад малаа нэг шуурганд алдчихгүймсэн гэл нэг өглөө нэг 7-8 гэж мордвол орой нэг 7-8 тал оролдож ирээд малаа цасан шуурганд их өвөр вараадуулж дулаанд газар л вараадуулж гівтүүлдэг те. Тэнгэрийн хаяг хараад ирнэ ямар өдөр болохыг урьдчилж таамаглана үз. За тэгэл янз та замд таана гэж юу аах хаяа таачлаа. Энэ бол гадар. Тий гадарлаа. За ер нь өнөөдөр Тэнгэрийн хаяа нэг тиймэрхүү маргааш нэг тиймэрхэндээ тэгжл хална да. Одоо магадгүй та хоёрын хувьд за нэг хөдөө гараад маллаад амьдрчих юмсан гэж бодоод байгаа хэрнээ зориг гаргаж чадахгүй байгаа дүнэртээ юу ч хэлмээр санагддаг вэ? Даримагийн ба. Ер нь бол тэгээд хүн яг байгаа газар ингээл амьдрий болый бүтий гэл хүн хөдөлмөрлж чадах юм бол хаанч байсан хүн бол амьдрч гэж боддгийг шүү дээ. Тэгэхээр ер нь бол маллаад амьдрахад сайхан. Маллаад амьдрахад бол нэг мал гэдэг чинь станд нөө тал бүрийн ашигтай. Тэгээд үнэхээр сайхан л та. За маш олон төрлийн цагаан идэ авдаг Дарима. Тэгэхээр энд бас ингээд манай яг Даримагийн авсан 5-10 бол буюу одоо Даримагийн маань бүтээл харагдаж байна. Одоо бас үзэгчтэй саршны баяр болж байгаа юм чинь Даримагийн цагаан идийг бас танилцуулъя гэж бодож байна те. Энэ бол яг одоо ингээд нөгөө ааруул буюу бяцлагтай ширгэмлээ харуул.
харагдчих. Тийм. Тэгээ ширхэмлэн харуулал одоо ингээд сайхан томоор нь хөвлээд тэгээд энэ жижиг харуулнуудаа болохоор яг хуу байгалийнхаа жимсийг ашиглаж болно, хүнсний будаг ашиглаж ингэж өнгө оруулж болно. Тэгээд манай хувьд бол нөгөө нэг зундаа бас нэрс хатандаа өөрсдөө яваад түчдэг. Тэрнгээрээ харуулнаа өнгө оруулцдаг. Тэг яг энэ шар мар ягаан өнгөг болоод ирэхээр хүнсний будаг ашиглаад оруулцдаг. За тэнд гоё юм чихэр шиг би орж ирэнгүүт ямар гоё чихэр вэ гэж харсан чинь харуул байсан. Энэ одоо энэчлийн шингэж хийж гэнэ өмнө нь ер нь ингэж хийдэг байсан юм уу? Яадаг байсан юм? Сая он гараад нөгөө нэг шинийхээ өөрийнхөө шиний бэлтгэлийг хийж амжихгүй л явдгийг шүү дээ. Тэгээд сая за одоо шин сар болохоос өмнө өөрийнхөө 5 дээр тавих юмудаа янзлаа та гэд жижиг харуулнуудаа хүүхдүүдийн хамралтнаар хүүхдүүдтэйгээ хийсэн. Тэгээд ингээд энэ бол яг ингээд эртэж хэр хийдэг бот байхгүй юу? Энэ. Тэгээд эртэж хэр ааруулаараа бас ингээд эртэж хэр хийгээд манайх. Тэгээ байжсэн чинь манай охин ээжээ зүгээр энэ ааруулаач гэсэн ингээд эндээ хийжүүл хэлээ хөтөлхөө хөөрхөн гоё харагдчихэж шүү дээ. Тэгээд манай охины мэн санаа. Тэгэхээр бас нөгөө бид нар чи гялгар уттай чихрийг хилграмаар наадаг бол одоо ингээд ааруулаа ингээд юм гоё уттайгаар нь хиллээд авах нь шүү дээ тий. Тэгээд чихрийн оронд 5 нэрээ тавьчих нь. Тийм тэгээд би бас тэгж боддог. Хүүхдүүд чинь заавал нэг юм эртэж ихэр юм гялгар цаастай юмнаас л задлал идүүл тэр чихэр амттай гэж боддог шүү дээ. Тэгээл аав ээж нөгөө араас нэг ээ чи болохгүй шүү дээ л гэдэг. Тэгэхээр ингээл ийм гоё чихэр байж дээ гэл энийг ингээл задлал яхад бас гоё санагдсан. Одоо ингээ хөдөөгөр явж хахад хөдөөний маань залуучуудын өмнө тулгамддаг нэг асуудал нь одоо залуу салган л ерхийдээ ярьдгийг сум орон нутаг болгонд ихнэр болтохгүй наа гэж ярьдаг. Гэтэл одоо манай мөх хоёр ч бас үүлэнд орно өгөнц зан эдээ цагаас сайхан авдаг ажилсан бүсгүйг одоо хаанаас болоод тавчгаа. Одоо хөдөөдөө бол ховор ирдэ штэ тий. Анх тайлцсан түүхээсээ хоолцоод. Анх тайлцсан түүхээсээ би ч өөрөө 8 төгсөөдөө гарсан. Эхнэрээ 7 дугаар ангиас нь ахуулаад тэгээ үсгэж эхлээд 4-5 жил үерхэл тэгэл авсан да. Эрт найрсан тал. Эрт найрсан толтал оюут болоог авсан да. Тийм ээ тий. Тэр бас хөдөөний гоё залуучуудын болцоо ер нь ямар өнөр юм бэ? Тэгэл сэтгэл байвал тэгэл юм бүхэн болно доо гэж. Ерөнхийдөө нэг их ажлын ард хүрсний дараа суурин газар орохоор болсон да. Бомбар брэнд гэж бас би болгоод үйл ажиллагаагаа явуулаад баггүй хугацаа өнгөрч байгаа Даримагийн хувьд тий. Тэгэхээр онлайнаар бас захиалга авах нь. Одоо нөгөө сар шинийн баяр бол чинь суурин газрынхан чинь бас сүүлийн үед цагаан эдээгээрээ 5 эдээгээ одоо сар шинийхаа эдээг тавихыг илүүд үздэг болоод байна. Тэгэхээр одоо бомбар брэндийн хувьд хосоо одоо саран 5 эдээ энэ төрөс гаргаж л байгаа үст тий. 5-гийн харуул маань бол ерөнхийдөө 3 төрлөөр гарч байгаа. 25-тай, 35-тай, тэгээд 40 гараал тэгээд янз бүр ирэл явж байна дөө. Хүмүүсийнхаа бас нөгөө 5 гаяных нь хэмжээнээс болол өөр л. 100 нөгөө танаа сайт ирээд явснаас хойш гадаадас их бол хүмүүс холбогдсон. Тэгээд манай сайтын маань нөгөө пэйж маань дагагч нар маань аягүй хөсөөд ирсэн хандлт нь бүр 5k аваад нэг өдрийн дотор л бараг 5k авсан шүү дээ. Тэгээ яжсэн чинь миний Facebook нөгөө пэйж бүх юм хакертуулсан. Тэгээ угаасаа ямар ч боломжгүй бүх юм маань хакертуулаад. Тэгээд эргээд шинээр бомбар брэнд гээд ахаад эргээд нээсэн. Одоо тэгээд дагагч нар маань 3k хэл явж байна да. Тэгээд түрүү ихсэн танаа гэрүүлийн үнтэй ярилцчихлаа л да. Одоо ингээд ихсний явахын хувьд 21 аймагаараа бас нэлээд тойрж олон хүмүүстэй уулзчихсан. Залуу малчтай толомцдог асуудал нь одоо гэр бүлийн асуудал, эхнэрийн асуудал, хөдөөд эмэгтэй хүн байхгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи яаж яваад юм чамин сав долоод аваа гэсэн чи талбарынгаас наа хийж найрсан гэсэн. Бас нэг залуучуудаа нэг хөгжилтэй хэсэг рүү орё л да. Анх тайлцчихсан зүгээс Даримагийн маань хувьд бас дурсал. Битээр нөгөө нэг манай нөхрийн анги хоёр ингээд хаалга нь хоёул ингээд урд утаас харсан байсан юм бэлээ. Тэгээд би юусоо сургууль дээр болж харж байгаагүй. Угаасаа олж харж байгаагүй тий би гэдэг. Чи яг хичээлдээ суудаг хүмүүс нөө? Суудаг байсан юм уу гэдэг ч ярьдаг байхгүй юу. Тэгээд тухайн үедээ бол яг сошиалар чинь хөгжөг байсан. Анхлаад захиагаар харцдаг байлаа. Сүүл руугаа нэг нөгөө Nokia одоо 3310 та болоод тэгээл мессеж өчтдөг л байлаа да. Болцоонд орж байна. Одоо ер нь ховорхон штэ. Та хэдийн маань хувьд бол нэг зуны дэлгэр цагтл жах хамс хийдэг бах те. Одоо үйл бол бас одоо нөгөө хэрвээ жаахан хүндхөө үйл бол нөгөө малаа тижихээс эхлүүл ажил бол дуусшгүй их дундаршгүй те.
Гэтэ тэгээд ерөнхийдөө хөдөөний амьдрал өдөр тутмынх нь гой сонин содон шинэлэг бүхнэл баг өдөр болгонд л баг болцсон юм дөө. Минийхаар л. Найлганууд минь автай адалгаа энэжих ээжтэй жилгээ хөргөөгн дөө минь ах эгчтэйгээ усны дулшиг адалганда аав ээжийн хайраас турсан би ах эгчийн хайртай дүүн би. Хүүгүүдээс нь одоо малчин болох юм байна. Хоёр хүүгнээс нь эсвэл суурин газар бараад олъё гэж бодож байна. Одоо аав хүний хувьд бодсон бодол байгаа л ахтай. За одоо тэгээд цаг агаар их хэцүү. Энэ одооны хүүхдүүд чи хамгийн өмнө хэврэх болсон байж тээ. Тийм болохоор тэгэл суурин газар бараад болох бах та. Өөрсдийнх нь Дураар тэгэл дураар нь шийдвэрийн даах. шийдвэрийн даганда. Малчин хүний жаргал ер нь ямар үетэй л вэ? Ямар Зүүнний жаргал тэгэл түл малаа нэг сайхан өвөл онд оруулчаал хавар түл малаа хүлээж аваад ногоотой гიშгээл ийм сайхан тал дээрээ тэгээд тавхиж явах сайхан та. Монгол ёс гэдэг аймаг сум за тэр цума баг болгоно бас ингээд өөрөөсөөр арай өөр байх шиг байгаа юм. Тэгэхээр бас Сарангай аймгийн Өндөрлөн сумын одоо бэлэг багийн хувьд залуучууд нь одоо хэрхэн яаж хяналтдаг. Жишээ нь Улаанбаатар хотын хувьд бол одоо тавгийн эдээгээ залуучууд нь 3 үеэр цэцдэг ч юм уу, аавындаа нэгдсэн байдлаар золголт хийдэг ч юм уу. Та бүхний хувьд одоо миний санаж байгаагаар бол Өндөрлөний хувьд бол одоо битүүний өдөр залуу гэрүүлээс эхэлж бас битүүрдэг санагдчихэв. Энэ ёс одоо яг танаа нутагт одоо энэ багтас үргэлжлэдэг. Цаашны тухай, ёсын тухай бас өгнө. Цагаан сараар битүүнд бол ерөнхийдөө тэр хотныхоо хамгийн бага айлаас эхлээд готоо нар зүв тойрч битүүрдэг байгаа. Тэгээд тавгийн эдийн хувьд бол ерөнхийдөө манай хөдөөний бүсгүүчид мөн ерөнхийдөө их эдээ цагаагаа айгуу гоё авдаг болохоор заавал 3 гэлтгүй их гоё том сайхан эдийн үдс харагдчихэдэг. Бүгчүүд нөгөө дээлээрээ өрсөлддөг шиг манай хөдөөний төрцмаа Арангай аймгийн хувьд бол нөгөө эдээ цагаагаар алдартай болохоор хин хамгийн сайхан цагаан эдээгээр тавгийн эдээ засах нэг дээр баг өрсөлдөг. Тийм л тий. Ер нь тэгэж харж байгаа. Олон төрлөөр бас ямар гоё цагаан эдээгээр эдээгээ засч ийн гэдэг ч юм уу тий. Тэгээд манай Өндөрлөн чи ерөөхдөө манай Өндөрлөний бүсгүүчид ерөөхдөө эдээ цагааг ихс маш сайхан авдаг. Тийм байгаа. Цагаан сараар шинийн нэгний өглөө залуур гэр бүлийн хувьд хамгийн түрүүнд басаад ямар одоо заншлыг ч юм уу ямар ёсоор эхэлж одоо шинийн нэгнээ эхлүүлдэг юм бэ? Одоо мэдээж гэр эцэгтэй хүн төрүүлж цай сувэ чанаад эдээ цаг нь хадээж өөргөдөө бах дараа нь аавынд очт юм уу яа тэгээ ер нь шинийн нэгэн хөдөөний залуучуудын шинийн нэг их яаж эхэлдэг юм? Манай хөдөөний цагаан сар бол ерөөхдөө шинийн нэгний өглөө бол яг ихнэр хүний хувьд бол бас аль мэдээ цай суугээ цагаа чана тэгээд золгох айлдаа орох эдээ цагаагаа зулаа авна юмнуудаа бэлтэн нөхөр маань болохоор эрэгтэй хүүхдүүдээ аваад бүгдөө готны эрэгтэй хүмүүс бүгдөө нийлээд овоогоод харт. Овоон дээрээ гарч нөгөө нараа төрүүлж үсчихэд тэгээд тэр хотныхоо хамгийн ахмад айлтаа орж бүгдөө золгох жаагалтай эхэлдэг. Золгодог айлдаа авчирдаг зүйлээ нэрлбэл болох юм дөө. Золгодог айлдаа манай хотын авч урдаг жаашил бол мэдээж халуун савтай цайгаа тэгээд энэ жижиг эдээгээ тэгээд зулаа авчирдаг. Ороод хамгийн түрүүнд тэр айлтаа ороод зулаа өргөдөг байгаа. Тэгээд цаанаас тий. Тэгээд золгоотой ачаад тэр айлуудаасаа бүгдөө айл бүрээс орж ирсэн халуун савтай цайнуудаа сайхан аягалаад араас нь тавгийтнүүдэд тойруулж өгдөг. Сэтэгэлэмэн боламара Ладами мананамта ладелегересе Ладами мананамта ладораламарахо Байсагаланта хөрөхөн царэги чинэхо бахарахада хаммашоггүй ахахони Та нарын хувьд ер нь хамгийн гоё баяр нь аль баяр вэ? Одоо Монголд бол маш олон төрлийн олон баяр тэмдэглэн шүү дээ, тий. За баяр үндэснийх баяр наадмаа тэмдэглэж байна, сашинэ тэмдэглэж байна. За тэгээд араас нь шинжил, Мартин 8 цэргийн баяр, хүүхдийн баяр гэдэг. Тэгэхээр яг хөдөөний маань залуучуудын хүсүүлдэг баяр ямар баяр вэ? За хөдөөний маань залуучуудын хүсдэг баяр 93 наадмал юм да. 100 морио уяал. Тэгээд цаа.
тэгэл наадгал гоё доо. Зэн одоо гэрээсний маань хувьд морь үйдэг гэжсэн тий. Хизэнээс хийж ирнэ. За би одоо багада ахтайгаа нийлж нэг ганц нэг мөр үйдэг гэсэн. Одоо төвшин жаргалын инко иргээд найзтайгаа нэг гал уяа сумын алд төвшин жаргалын инко иргээд найзтайгаа нэг гал уяа болцсон. Морь уяад одоо 4 дахь жилээ явж байна. Энэ хоёр найзаараа морь уяхыг заалгаал явж байна да. Амжилтуудаасаа дурдвал одоо хурдан морины тухай. За би нэг дааг аваад энэ хоёр найз маань за энэ л тавьчих юм байна хөгшөө энэ даагийг чи нэг аваатаа гээд манай найз тэгээд тэр дааг аваад л тэгэл тэндээс л миний гараа эхэлсэн дээ. Тэр жилээ чинь 12 уралдаж 9 орж ирсэн. Тэгэл мөрлөө орж ин доо. Тэгэхээр аймгийн аварга малчин мөнх хоёрын маань хувьд л одоо улсын аварга малчин болох зорилготой байгаа. За дээрэс нь одоо нэмээд одоо тод манлаа уяач уу уяач хүний оргил цаланд бас хүрэх хитийн зорилготой байна гэж ойлголоо зөв. Би тэгээд ер нь нэг үржүүлгийн азраг аваад одоо ер нь мороо өөрсдийнхөө унгаа дугаар уралт хийж бодоод үржүүлгэндээ итгэвчтэй тэгэл явж байна. Энэ жилээс унга гарнаа. Улсын аварга малчин аав нь одоо удам залгаж мал маллах арга ухааг нь өвлөө авч байгаа хүүдээ ер нь юу гэлөө хэж аав загч юм. За манай аав хүнтэй зөв харьцаж малаа зөв харж хүнтэй эвтэй найртай явбал аян давалтанд оологчлдаг тий. Танаа нутагт залуу малчд ер нь хэр их байна. Одоо ингээд хаяада зуны цагаар хөдөө гадаа явахаар залуу малчд их ховорцсон, залуу малчд байхгүй байна. Малчдын залгамж халаа үгүй болж ийн гэдэг асуудал хаасайг бас яригдж байна. За ерөнхийдөө тийм болж байна. Ер нь надаас хойш нэг хоошоо нэг 2 нас байна. Тэгэл ер нь тэрнээс доош нь баг байхгүй байна да. Чамаас хойш 2 нас гэрч одоо мөхөрийн манай хувьд хэдтэй илээ. Би ч өөрөө ч одоо 32-тай. Тэгэхээр одоо нэг 30-тай малчд байна. Тэгэл тэрнээс хойш ер нь малчд ховорцсон байна да. Ер нь бол сорин газрыг бараад. Суурин газрыг бараад. Энэ нь бол одоо энэ жил чинь одоо мал тооллохоор улсын хэмжээнд 58 сая мал тоолсон гэж байгаа. 70 сая малтай гэж монголчууд ч нэг тэжээд дэлдэж одоо баян гэдэг үсэн бол малын тоо толгой буурч байгаа нь одоо орон нутгийн залуу малчид үгүй болж байхдаа ер нь холбоотой гэж бодож байна. За ер нь хүмүүс их малаа хит тоон төсгөж малаа чанаржуулахгүй тэгж яаснаас л болж мал их цөөрж байна. Малаа сайхан чанаржуулаад дотор нь хөдөлт явж яавал тэгээд цудыг сайхан давчаар л харагдаад идэх шүү дээ. Бомбар хэд настай илээ? 8 настай. Ямар ганган юм бэ? Чамд энэ гоё дэлийг хин хойч гисэн? ээж. Оо, танаа ээжтэй гоё дэл байх юм а тий. За, хэддүгээр анги? 3 дахь ямар сурж байна? Гээгүй. Сурж байна уу? За, том болоод яах юм? Аав шиг малчин болох юм уу? Эсвэл өөр гоё мэрэгчлээ, өөр мэрэгчлээ болох юм уу? Малчин болно. Аав нь чамайг хүслээр нь явуулна гэсэн. Тэгвэл аавыгаа дураасан авар малчин болох юм зөв үү? Малчин байхгүй юу? Гоё. За тун удахгүй бас Сашны баяр болох гэж байна. Мөнх хоёрын хувьд бас хүүхэд байхдаа нөгөө хишиг өдөр буюу одоо хоньны элчсэн өдрүүд битүүн шинэ нэгэнд бол таарч исэн мэт шүү. Тэгэл айлын утган болохоор хон дээр л үлдээл ах их чинь л айл гэсэн явдаг байсан да. Айл гэсэнсэн гэж боддог. Утгахгүй яах вэ? Одоо яаж найли одоо айл гэрээ эзэн болоод ирсэн чинь ер нь бол одоо хоньны ээлжийнхаа багс чинь хүүгүүдээ хоньндээ болчиход байна. Яаж вэ? Одоо ер нь манай том банд ер нь энэ жилээс том болцсон. Энэ жилээс тэгэл том бандигээ заагаал тэгээ хүүхдүүдэд зарж байна да. Аймгийн аварга малчин болно гэдэг бол бас л их хүч хөдөлмөр шингэжиж энэ үүний үр дүнд бол бас аймгийн аварга малчин болно. За энэ бол бас ганцаараа их ажил биш. Гэр бүл гэдэг маш чухал дэмжлэг байгаа шүү дээ. Тэгэхээр бас хандаа хандаж өгчлэмээр байна. За манай энэ өөрөө мал дуртай. Намайг ер нь тэгэл байнга малд явчаад ирэхэд хоол цай ундтай хажууж байгаа яваад байж идэг. Хандаа тусал тэмдэгт нь баярлдаг шүү л хичлээ да. Хамттай улсын аварга болноо тий. Тэгэл болох байлгүй тий.
Улсын авраг малчныхөө аймаг авар болсон. Тэгэхээр бас аавынхаа хөрсөн өргөлд амжилтанд бас хүрэхийн төлөө бас төрч хэлнэ зүтгэнэ. Зүтгэн. Сар шиндэн сайхан шинэлэрэ. Эерэг бүхнийг сүбэдэ цэгнэнэс.